боломжоо бодит болгоо. 5. За тэр бол хувьцааны үнэлгээ гэж байна. Тэгэхээр бид нар өмнөх дугаараараа бас ярьсан. За тэрийгэ дэлгэрүүлээд яриа гэж бодож байна. За манай одоо банкуд ингээд IPO хийж байгаа. За тэгэхээр хувьцааны үнэлгээ гэж нэг ойлголт байдаг. За энэ юг хэлдэг вэ гэхээр одоо банкуудын хувьд ашиглаж байгаа нийтлэг ашиглаж байгаа үнэлгээний аргачлал бол энэ PB гэж одоо олон улсын хэллэгээр хэлдэг юм харьцаа байна. За P гэдэг нь price буюу үнийг хэлж байгаа. Тэр хувьцааг зарж байгаа үнийг хэлж байгаа. Нэг ширхэг одоо үнийг хувьцааны одоо таны хөдөлж авах үн гэсэн үг. За B гэдэг нь book value буюу дансны үнийг хэлж байгаа. Өөрөөр хэлбэл дансны үн гэдэг чинь яг тэр нэг ширхэг хувьцаанд чинь ноогдох яг тэр компани өөрийн хөрөнгө гэсэн үг байхгүй юу? Бодит хөрөнгө гэсэн үг. Бодитоор өнөөдөр яг тэр компани дансанд байгаа хөрөнгө оруулагчдын өөрийн хөрөнгө нь гэсэн үг. Нэг хувьцаанд ноогдох өөрийн хөрөнгө гэсэн үг. B гэдэг маань book value гэсэн. За тэгвэл одоо жишээлбэл Төрийн банкны IPO ингэ хийгдэж байна. Энэ харьцаа маань бол 0.99 байна. За тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр Төрийн банкны хувьцаа бол 594 байгаа. Нэг ширхэг гэн. Тэнгүүд тэр 590-ыг хуваах нь book value тэнцүү 0.99 гараад байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл book value нь тэр 590-аас өндөр байна гэсэн үг. Энэ тоо маань нэгээс бага гэж байгаа учраас. Тэгэхээр энэ маань юу гэсэн үг вэ гэхээр Төрийн банк бол үндсэндээ яг өөрийн баланс дээр байгаа нэг төгрөгийнхоо одоо бодит хөрөнгийг өөрийн хөрөнгийг үндсэндээ нэг төгрөгөөр зараад байна гэсэн үг. Энийг үнэлгээ хийдэг юм. Тэгэхээр манайхан ингэдэг 590 төгрөг юм байна өө хямдах юм байна. 59 төгрөг юм байна өө хямдах юм байна гэж 590 мянган төгрөг байна. Ямар үнэтэй хувьцаа вэ гэдэг. Үгүй. Энэ бол маш буруу шүү. Үнэлгээг харж иж үнэтэй хямдханыг бид нар шийдэх ёстой. За тэгвэл цаашаа дахиад нэг алхам алхъя те. Энд асуулт байна л да. Нэг төгрөгийн одоо нөгөө компани баланс дээр байгаа өөрийн хөрөнгийг нэг төгрөгөөр худалдаа авах. Нэг төгрөгийн өөрийн хөрөнгийг 1.1 төгрөгөөр худалдаа авахын аль нь хямд байна вэ гэж би танаас асууж байгаа. Өөрөөр хэлбэл бодтоор яг баланс дээр нь дансанд нэг төгрөг байгаад байна. Тэрийг нэг төгрөгөөр авах. Тийм ээ? Баланс дээр нь бодтоор байгаа нэг төгрөгийг 1.1 төгрөгөөр авахын хооронд аль нь хямдхан байна вэ гэхээр 1 гэдэг харьцаа нь хямдхан байгаа үстэй тий. Бодтоор нэг төгрөгийг нэг төгрөгөөр авах, бодтоор байгаа нэг төгрөгийг 1.1 төгрөгөөр авах. Хоёрын хооронд мэдээж ойлгомжтой. Харьцаа нь 1 байвал хямдхан авч ийн гэсэн үг тий. Яг нэг төгрөгийг нэг төгрөгөөр авч ийн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр Төрийн банк бол яг өөрийгөө тэгж үнэлж зараад байгаа гэсэн үг байхгүй юу? Нэг төгрөг байна. Энийг чи нэг төгрөгөөр л ав гэж байгаа байхгүй. Тэгвэл та бүхэн энэ дараачийн банкуд дээр энэ PP харьцааг харах хэрэгтэй. Одоо санхүү зохицуулалт хорооноос ингээд батлагдаад гараад ирнэ. Тэнгүүд нь энэ харьцаанууд чинь тодорхой болоод ирнэ. Тэгэхээр хаан банк, худалдаа үжил голомт хас дээр одоо хэд гарч ирэх нь вэ, тэ? 1.3, 1.5 мав гэл ийм тоо гараад ирэх юм бол эдгээр чинь өөрсдөө их үнэтэй үнэлж байгаа юм байна штэ гэж бодох нь штэ, тийм ээ? Бодох нь байна. Зөв. Үнэтэй үнэлж байгаа байна. Тэгэхээр яг баланс дээр байгаа бодит нэг төгрөгөө эднэр надад зарахтаа 1.5 төгрөгөөр зарах гэдэг юм штэ гэж бодох хэрэгтэй гэсэн үг. За тийм учраас та энийг харж байгаа шийдвэр гаргах юм бол хоёр нүдэ нээлттэйгээр харахгүй шин гудамжаар алхаж байгаа гэсэн үг. Та зөвхөн миний өмнө үзүүлсэн тийм ээ. Одоо энэ өөрийн юуг харуул. Өөрийн хөрөнгө өгөөж гээд энэ тоог хараад жаа миний мөнгө одоо ингээ хувьцаагаа би авчвал 20%-аар ингээ өсчих юм байна. 25%-аар миний мөнгө өсчих юм байна гэж бодож хувьцааныхаа үнэлгээг хаяад хөрөнгө оруулалт хийх юм бол ингэж шийдвэр гаргаж байгаа гэсэн үг шүү. Нэг нүдээрээ нээлттэй нэг нүдэ анжаагаад харахгүй шин гудамжаар алхаж байгаа гэсэн үг шүү. Мэдээж ямар үр дүн гарах нь бол ойлгомжтой шүү дээ. Тэгэхээр хоёр нүдэ бүлтгийх нээж агаад шийдвэрээ гаргах хэрэгтэй. Энийг хэлмээр.